сайхан амарцгаас нөө бидэнтэй хамт өглөө хөтөж байгаа та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн энэ өглөө Эдэн бислэгний бөмбөөлө гэх нэртэй ийм өвөрмөц содон нэртэй амттан та бүхэнд санал болгож байна. Модерн Мац сүлжээ рестораны ерөнхий тогооч Мөнгөн Шагаа та бүхэнд хийх жооруулаад хийх явцыг та бүхэнд бас танилцуулгалаа. Өглөөний мэнд төргий танд. Өглөөний мэнд та бүхэндээ. За энэ сонин содон нэртэй өглөөний амттангаа хоёулаа хийхийн тулд ямар орц найрлага орох ёстой вэ? Бас яаж юунаас эхлэх ёстой юм болоо? За хамгийн эхлээд энд маань мэдээж улаан гурил, за тэгээд тараг, за тараганда баг зэрэг хүнсний сод энийг эхэлж зураад амрах хэрэгтэй байгаа. За тэгээд араас нь энэ гулын зурмын дотроо, шанзан дотроо хийх эдэм, Монгол бислэг, за тэгээд цагаан төмс, манай Монгол зэрлэг хүнс цагаан төмс тэгээд амтлагаанд бор сахар зүгэн бол гэж байгаа. Эдийн үеэс бас монголчууд хэрэгжилж байсан бол монголчууд ер нь тогтмол хэрэгжилж байсан хүнс хоол амттан байна уу? 960 номны бүтэнд орсон тийм амттан байгаа. Энийг бид нэр бас гадар нөгөө судалгаа хийж байгаа. Энэ маань ерөөхдөө манай монголчууд бас нэлээд эрт ерөөс хэрэгжилжсэн. Одоо яг энийг хэрэглэдэг газрууд манай ерөөхдөө өвөрн Монгол тал руу байна. За хамгийн түрүүнд гурлаа. Мэдээж Улаанбаатар гурлаа одоо нэг шигшээд бэлтцсэн байгаа. За үүн дээр шууд таргаа игээд. За таргаа игээд. Таргаар зурх юм уу? Тарган зурмагтай. За тэгээд баг зэргийн сод хийж өгөөд. За тэгээ нэг элсэн чихэр хийд юм болов? Элсэн сахар хийж болно. Гэхдээ энийг бас доторх нэг шанзандаа хийж өгөх элсэн сахар зүгэн болоо. Дараа нь хийж өгөх байгаа. Элсэн чихрийн оронд нэг эсэндээ зүгэн балыг орлуулж өгч байгаа гэсэн үг. Тий бас тэр. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хийж байгаа юм тий. Гурлаа шигшээд байгаа нь ямар учиртай вэ? Ерөөдөө гурлаа сэврэж өгч байгаа. Зөөл зурж өгөхгүй бас хатуу зурж бас нэг хагаадах талтай. Давс хийд юм болов? Давс ер нь орохгүй шүү. Гурлаа зураад ингээ бэлэн болоо одоо гурлаа нэг 20-25 минут орчим амраад дулаан газар. За одоо ингээ шууд шанз руугаа оръё. За эдмээ илээ. Эдмээ. За тэгээд Монгол бислэг. За Монгол ингээ томор нийчих юм. Энийг одоо ингээ дүүрүүлээд өгч чинь. За эдэмтэй адилхан ингээ дүүрүүлээд өгнө. За үн дээр одоо ингээ цагаан төмсөө жижиглээд эмэлтэр хийж өгнө. За зэрлэг цагаан төмсийг эдэн бислэгэн дээр хийж өгөх нь байна. Манай Монгол орны ерөнхийдөө хангаан мөсөр ургадаг зэрлэг хүнс гэж байдаг. Энэ цагаан төмс маань бас аюу дээр аюу гоё цэцэгтэй ургадаг тийм бүтээгдэхүүн бас энийг гаргаж авах бас нэлээдгүй. Хүчтэй шаардлага доошоо бүр доошоо газрын хөрсөнд байдаг тийм зэрлэг байгалийн хүнс байгаа. Би хөвсгөлийн тайгад очиж байхад тайгийнхан бол энэ цагаан төмсийг их хэрэглэдэг юм байна. Эрүүл болоод бас нэг урт наслах үндэс бол энэ цагаан төмсийг хэрэглэх гэж хэлжсэн юм шүү. Илэг цусны үйл ажиллагаа гэсэн. Сайжруулах үү? Сайжруулах гэж үздэг юм байлаа. За цагаан төмс хэрвээ ховор за магадгүй манай үзэгчдийн хөрөгчин цагаан төмс байхгүй бол өөр ямар бүтээгдэхүүн хийж болох вэ? Зэрлэг жимснүүд бас байж болно манай Монгол орны хөрсөнд оруулсан. За одоо ингээд цагаан төмсөө хийчихэд дээрэс нь зөгөн бол. Зөгөн бол хийж байна. Зөгөн болоор амтлаа. Бор сахарнаас усан гэж байгаа шүү. Бор сахарыг хийж байгаа шалтгаан юу вэ? Хүнсэнд ер нь хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. Тэгээд хүнсэнд юм ялангуяа хоолны амтлагаа, ялангуяа десерт, лазуучны амтлагаанд ер нь илүү тохиромжтой гэж үздэг. За ингээд шанз бэлэн боллоо. Эрүүл хоолтыг, зөв хоолтыг эрхэмлдэг хүмүүс бол тэгээ бас чихрийн шижинтэй юм уу эсвэл бас тархалтаас зайлсхийж байгаа хүмүүс бол бор сахарыг төлхөө хэрэглэдгийг бас анзаарч ирсэн юм байна. Одоо яах гэж байгаа вэ? Зурмандаа голд нь их зад бэлдэж чинь яг нөө тасалж бэлдэж урдчиж энийгээ бас тасалж бэлдэж нөө жоохон загсаах юм байгаа. За яг ийм атгсан нөгөө ааруул хийдэг шиг. Тий одоо энийг ингээд тастаад бүрэнхийлнэ. Амтны хувьд одоо хэд нялуун байд юм болов уу? Ямар хүн амттай юм бэ? Амтны хувьд бол нялуун биш шүү. Ер нь гоё чихэлтэй тийм зөөлөн байгаа. Ингээд нэг хэмжээгээ аваад. Бэлэн болсон бөмбөлөгийг одоо хоёлаа яах вэ? Одоо нэг ингээд хөлдөгчин тэгээд гурлын шанз руу гараа. Ойролцоогоор хэдэн минут болох хэвээр вэ? Хөлдөгчин тэгээд нэг 10-15 минут орчим болгочоод ерөнхийдөө энэ маань бие бүтцээ болоод тэгээд хоёундаа
гурилан зурманд ашиглахад илүү тохиомжтой болох юм байна. За. Одоо гурилаа тусаж бэлдэнэ. За ингээд хөрөгчөнд нөгөө доторх шанз маань загсаж явах хооронд одоо гурилан зурм одоо түрүүний нөгөө зурсан хөрөнгө зурм маань одоо амраад аягүй гоё сайхан болсон байна. Одоо үнийгээ яг гоё тастаад түрүүнийхээ шанз нь бол нэг 15-аас 20 г орчим байсан бол одоо нэг тэрнээс жоохон дон 25-аас 30 г орчим тастаад тэгээд энэ маань бэлэн. Гурлаа яг нөгөө бууз хуушуурны гурил бүргэлж байгаа юм шиг. Бүргэлж байгаа тасдах гэдэг тийм. Бөмбөлийг хизээ идэхэд хамгийн тохиромжтой. Хоолны өмнө эсвэл өглөөд идэхэд ер нь ямар тохиолдолд идвэл илүү тохиромжтой? Энийг ер нь өглөөний цайн дээр илүү тохиромжтой. Энэ хөнгөө ураг гэж явдаг. Шанзаа 15 минут хөрөгчөнд тэгээд ингээд бийжүүлсэн. Хөрөгчөнд тэгээд бэлэн болгоцсон байгаа. За одоо ингээд шууд бөмбөлөгээ хийцгээе. За. Бөмбөлөгээ хийхдээ хоёулаа гурлаа зурхтаа таргаар хийгээдсэн шүү дээ. Өөр орц бүтээгдэхүүнээр хийж болох уу? Зурж болох уу? Өөр орц бүтээгдэхүүнээр бас зурж болно. Үүн дээр бас сүү, өндөг гэх мэтчлэн тэм зүйлүүд ашиглаад нөгөө зурмаа зурж болно. Ер нь хөрөнгө зурмаг илүү тохиромжтой. Энэ зурмыг зурхтаа таргаар зурвал бол илүү тохиромжтой гэж үздэг. Ялангуяа хүүхдүүдэд идэхэд илүү амттай гэж амттай авах болов. Голд нь эдэм хийсэн энэ хүүхдүүдэд идэхэд нөгөө идэхэд нөгөө хүүхдээ нөгөө шүд бэхждэг. Амттан өгж байгаа хэрнээ шүдийг хамгаалах, шүдийг бэхжүүлэх юм бүтээгдэхүүн хүүхдүүд болж өгнө шүү дээ. Хүүхдүүд нэг илүү нэг амттан дуртай хүүхдүүд байгаа юм магадгүй нэг хийгээд өгөхөд илүү тохиромжтой болов. Бууз чимгэж байгаа юм шиг л бөмбөлөгээ хийчихдээ юм байна. Амархан юм байна. Одоо хоёлаа. Одоо ингээд шууд тосондоо шархаад ингээд бэлэн болсон бөмбөлөгээ 175 градус байхад илүү тохиромжтой. За ингээд одоо гоё шин шаргал болтлоо. Шараад шууж явна. Яг тэгэхээр энэ нөгөө цул биш доторх эдэм бислэг нь болчихсон байна. Болцсон доторх нөгөө шууд нэг бэлэн бүтээгдэхүүн болцсон учраас энийг гурлаа гоё шаргалтуулаад очиход бэлэн болчихно. Бөмбөлөө бэлэн болчихлоо шүү дээ. За бөмбөлөө маань ингээд шараад бэлэн боллоо. За одоо үнэгээ гаргая. За мэдээж тусан жоох болгоно. Шинхэн талхны үнээр их гоё байдаг. Шинэ бөмбөлөөний үнээр бас их содон сайхан ирчихэж байна. За бэлэн болсон бөмбөлийн дээрээ цасан чихэр хийж өгөө. Бэлэн боллоо. За баярлалаа. Амт нь үнэхээр салхан аргагүй тийм сайхан амттай бөмбөлөө болсон байна. Баярлалаа тань. За баярлалаа та бүхэндээ. Үзэгчтэй бүхэн гэртээ эдэм, бяслаг, за таргаар бас багсарч хийсэн ийм сайхан амттай бөмбөлийг хийж үзээрэй. Миний хувьд амттанд дуртай болохоор энэ бол өстой маш сайхан амттай ийм бас өглөөний амттан болсон байна. Та бүхэн бас гэртээ хийж үзээд тэгээ амтыг мэдрэх юм бол цаашдаа бас байнга хийж явах болов гэж миний хувьд бол бодож байна. Ингээд та бүхэн өглөө хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү?